Хүүхдийн зохиолч Содномдоржийн 1957 онд бичсэн Норвийн намтар Бэсрэг найраглал. Норвийн сонин намтраас эхэлж ярихынхаа өмнө номынхан савны тухай хэдэн үг хэлий байз. Эдэлж эзэмшиж явдаг эзэндээ их гомдсон номын сав нэг өдөр Норвийн эзгүй хойгуур хол газар оргож явъя, голдож нэг санаа амръя гэж гэнэт шийдэж зориглоод гэрээс гараад зугтаажээ. Яагаад ингэж зугтаасныг би ч бүү мэд, та нар ч бүү мэд. Ямар ч гэсэн нэг учир бий л байлгүй дээ түүнд. Норвег гэртээ ирэхэд номын сав нь алга байж хаашаа яагаад явчихсныг хаанахын хинч мэдээгүй байж өнөгөр нүдтэй дүүнл харин олж харсан юм байж онгорхой хаалгаар тэр сав оргож гарсан юм байж онц ихээр гайхаад Норвийн нүд нь бүлтгэнжээ. Одоохон явж ирье гэд огл хараагаад гарчээ. Үзэж заалгадаг олон номтой үзэг харандаа цөм бүрэнтэй үүрч явдаг номын сав маань үүдээр гараад зугтаажээ. Хаашаа яагаад явсныг нь харсан хүн байна уу гэж хашгирах шахам сургалахад хажуу дахь ус нь гайхжээ. Гудамжинд явсан хүмүүсүүд түүнийг ердөөч харсангүй гин. 3 хүүхдэл харин түүнд сураг гаргав. Явсаар байгаад номын сав ядарсан ч юм уу бүү мэд нэг газар хурч хэрүүтэй нээж үдээд илэгчгээд за та нар цөмөөрөө гарцгаа, замаа олоод цугаараа тарцгаа, хаашаа л явбал дураараа болцгоо, харин битгий эргэж ирцгээ. Үзэг эхлээд одоо гараарай, үүний хойноос дэвтрүүд цуваарай, номууд дараа нь бэлтгэж байгаарай, норов айгүй л бол ирэн шүү. Будган харандаануудаа яваарай, бушуухан гүйгээрээ гэж номын савыг хэлэхэд тэд цугаараа сандран яарцгаажээ. Норвег ирэхээс урд нь гэж цөмөрөө цовон гарцгаажээ. Гүйсээр байгаад норон маань гүйцээд иржээ тэднийг. Оволцсон амьсгаагаа дарж байгаад омогтой гихчээр ингэж асуужээ. Та нар чинь яагаад манайхаас яваад өгч байгаа юм бэ? Тавьсан газар байж байхгүй. Яасан задарсан сав бэ чи? Одоо та нар бултаар орцгоо над савнда. Олж авсных би та нарыг аваад явна. Гэхдээ яагаад зугтаасныг та мэдгүй ч явахыгаа бид бас мэднэ. Яавч бид буцаж орохгүй. Яасан ч бид эргэж очихгүй гэж үзэг харандаа ном дэвтэр ам аманда шуугалджээ. Үүнийг дуулаад норн маань ч айхтар ихээр гайхжээ. Бушуул, савндаа орцгоо, бултыг чинь аваад явна гэж хамаг тэнхээрээ хашгирахт нь хажууд нь байсан нэг үзэг. Бихийн савнд чанга дүрж үзүүрийг минь мохоосон та. Бас шүдэрээ үргэлж мэрж ишийг минь хонхойлгосон та. Тэгээд бас намайг хайрлаж хамгаалахыг мэддэггүй. Тэгэхээр чин би танд эргэж очихгүй гэжээ. Дэрэгд нь хэвцэн дэвтрүүд дэлгсэн хууцаа эргүүлээд дээл болсон хавцыг минь дэндүү муухай урдаг та. Дээр нь бас илдвэн юм дими баахан ирээчдэг та. Тэгээд бас үргэлжил хоёрын тоо тавиулдаг. Тэгэхээр чин би танд эргэж очихгүй гэжээ. Ноорхой болсон хавтастай номууд дараа нь залгаад хувцас болсон хавцыг минь хугалдаг шүү дээ та. Хуруугаа норгож эргүүлээд харлуулдаг шүү дээ чи. Тэгээд бас үргэлж сөхөж уншдаггүй шүү дээ. Тэгэхээр чин би танд эргэж очихгүй гэжээ.
урт богино болсон өнгийн будган харандаанууд урт хойноо оролцсон үндийн босч зогсоод. Дими баахан зороод л биеийг минь хороодоггүй гэж юу? Дэндүү урт шоглоод л үзүүрийг минь хугалдаггүй гэж юу? Тэгээд бас биднийг та саванд минь юурдөө хийдэггүй. Тэгэхээр чин би танд яасан ч очихгүй гэжээ. Хамгийн сүүлд номын сав хандаж норовт ингэж хэлв. Түлхүүрийг минь та гэж түгжээгийн минь хэмхэлсэн шүү. Осрыг минь та тасалж гойдлыг минь ч ханзалсан шүү. Хичээлээсээ ирээд та гэртээ авчраад хайчихдаг шүү. Үүд хаалгыг минь ч нээдэггүй шүү. Үнэн ч нүхтийг минь ч гаргадаггүй шүү дээ. Бүндийт л намайг үлдээчгээд бөмбөг шөлөөд явчихдаг шүү дээ. Тэгээд бас надаар хүүхэд багчуудыг бүр зоддог шүү. Тэгэхээр чин би танд буцаж очихгүй гэжээ. Бид одоо бүгдээр тал тийшээ явлаа да. Бидний хайрладаггүй эзэн минь баяртай гэхэд. Ногоон штэ үзэг минь, номын хайртай сан минь, будган харандаанууд минь, бусад олон дэвтэр минь, бултаараа одоо чагна. Миний хэлхийг сонсоцгоо. Үүнээс хойш би та нарыг үргэлж хайрлаж явъя да. Савандаа осрыг нь хийдэ. Сайхан цаасаар дэвтрээ хавтаслая. Тэгээд би үргэлж л тавын дүн тавиулъя да. Тэхийн төлөө дандаа л онц сурч бай да. Харандаага би хайтаахан үзүүлж бай да. Хамаагүй дээ дими зорхоо үүнээс хойш болъё да. Та нар минь одоо намайг бүү орхиод яваач дээ. Таарч бутарч зутаагаад битгий намайг зовоол доо гэхэд. Та намайг яаж хайрлаж байхаа хэлсэнгүй. Наан гэж наан байсан номууд гомдол мэдүүлж гарлаа. За би одоо та нарынхаа хавцын сайхан наанаа. Замбраагүй баахан юм хамаагүй ирээчгээ зогсон. Үргэлж би танийга үзэж уншиж байна. Үеийн бусад нүхэдтэй тайлбарлан ярьж байна гэж норов тэднээсээ гуйгаад нулимсаа арчин уйлж гин. Уйлж байгаа норвыг хараад учирлаж гуйсан сэтгэлийн бодоод эргэж очих уу яах уу гэж эд цөм зөвлөлдөжээ. Би л яасан ч очихгүй. Бие тэгж зовоохгүйдэг гэж хамгийн богинохон улаан харандаа гарилж тэдэндээ хэлж гин. Хэлсэн үгэндээ заавал хүрээд хэрвээ бидний хайрлаж байвал одоо бид эргэж очноо. Онц сурахад чинь тусалж чаднаа гэж номын сав тэргүүтний хэлэхэд норов баярлаад нүдэн сэргэжээ. Үргэлж би та нарыг хайрлана гэж үнэн үгээ дахин мэдүүлжээ. Эзэн маань биднийг энээс хойш инхрийлж хайрлана гэсэн тул бултаараа одоо та нар буцаад орцгоо гэж савыг хэлэхэд будган харандаанууд нь дургүй байж буцаж гарах гэж тэмүүлж байж. Эднэр ингээд цөмөөрөө эргэж савандаа ороод эзнийхээ суганд хавчуулагдаад гэрийн зүг явжээ. Сугавчилж явсан норм маань сугнаас нь мултраад зугтаах вий гэж байн болгоомжлоод байдаг тэнхийгээрээ хавчиж гинэ. Баярлалаа.